Хай. Би өчигдөр зэлгүүрээс хоньны хаа авсан баггүй юу? Гэхдээ хавиргагүй л дээ. Гэхдээ гайгүй. Нэг том ч биш. Ер нь за хятад бол гайгүй том доорх бах уу? Монголд бол зүгээр юм жижиг хаа. 160 юан гэдэг чинь 80,000 төгрөгөөр авсан. Тэгчээ тэрнгээрээ өнөөдөр амралтын өдөр болохоор хоол хийж идэн цөөн хийндээгээд ингээ бодоод өчигдөр унтсан баггүй юу? Тэгсэн чи шүн амрын нэстэй баахан мах зүудлээ заа. Тэнгүүтээ өөрийгөө ганцаараа бараг индиан хүн болцсон юм уу да. Тэг хөдөө гарч ингээд хонд хөрөөд тэг идчихин гэж зүтэлсэн. Тэгээ дотор гисмэсийн өөрөө янзлаад тэг би багтаа нэг хон гарахаар тэг эмгтээчүүд ингээд гисийн цэвэрлэн штэ. Тэг тэр үед нэг гүзээ цэвэрлэхдээ нөгөө халуун ус ингээд халуун ус дээрээс нь ингээд асгаж өгөө тэгээд ингээд хусдээ штэ тий. Тэрийг харах амар туртайсэн аахгүй нэг гоё ингээд хамаг бохроос нь ингээд хусад цэвэрлж байгаа юм шиг тэрийг харж зогсох амар туртайсэн. Тэгсэн чи зүүдэндээ яг өөрийгөө амар халуусанд гүзээ цэвэрлж ийн гэж зүтлээ за. Тэрэндээ бүр баясаад баг ингээд амар сайхан мэдрэмж төрж мөрөөд ам шүү ёо. Тэгээ зүтэлсэн. Гэтэ би яг тонны дотор гэдсний хийддгүү маа. Багаас нэг тийм туртайч байгаагүй. Гэтэ арай жоохон том болохоор нэг 20 морь гарчхаар арай жоохон туртай болчих юм лээ. Одоо гэхдээ амар сонио Монголд очихороо дотор гэдс эдэндээ гэж бодогдоод идэв штт. Тэгэд аяг уул яг цагааж болохоор нэг хідээ шалахгүй бах. Гэхдээ ер нь ингээд хол байхлаар иддгүү юмаа хүртэл санаад. Тэгээд тийм. Ер нь дотор гэцээс бол би хошног идэх туртай. Хамгийн гоё санагддаг. Тэгээ бас гүзээ идэх туртай. Зажлаад бүх шиг гоё санагддгийг. Тэгээд өөрч нэг дуртай хэсэг байхгүй хаа. Нөө сэмжинд боосон илхийг ингээд гал дээр шорлоод тэгэж идэх бол дуртай. Тэхээс үш чанж идэх нэг дуртай ш. Тэгээд би өглөө нөхөртөө зүйтэй яриад. Бараг атархуулаад ам шүү. Тэгвэл нөхрөө чи хоньны гэдс идэхдээ юунд дуртай байсан гэдгсэн чи уушгинд дуртай байсан гэх шиг заа. Тэгээд амар санагц уушгинд дуртай хүн бид юм уу? Нэг сүн цэлцгэнсэн ямар ч махны шинжгүй. Тэгээд дээрээс нь юм дундуур нь бахан цагаан судалч юм уу? Харин яснаас бол би өөхтэй хавирган дуртай. Тэгээд бас далны хуудсан дуртай. Гэтэ би ер нь дандаа хоолой сайд дүүж яагаад ч мэдгүй өнөөдөр амар махсаад байна. Хятадууд ер нь тэгэл газар нутгийн байршил, цаг уурын онцлог, нөөц боломж зэрэгсээ шалтгаалаад ер нь махвал маш бага хэрэгэлдэг. Айгүй бага хэрэгэлдэг. Өдөрт 3 хооллохдоо огт мах иддэггүй тийм тохиолдлууд хүмүүст нь зөндөө байдаг. Тэгээ тэрийг нэг ач холбогдол өгдөгчгүй идэх ёстой ч гэж боддгоо. Тэгээ голчлон ихэвчлэн гахаа дахианы мах иддэг. Тэгээд илжигний мах, нугасны мах зэрэг бас их байдаг. Тэхээс биш үхэр хоньны мах бол айгүй бага иддэг. Угаасаа нэг хідэд сураачгүй тэд нар нь үнэтэй байдаг. Нэг хилэн нэг энгийн супермаркетд гэхэд хямдхан л гэхэд 30-аас 50 мянган төгрөг. Тэгэхээр чинь тэгэл бас үнэтэй шүү дээ. Тийм болохоор нэг их үхэр хоньны мах иддэггүй юм. Тэгээд нөх хэдэн жилийн өмнө зурагтаар гарч ирсэн шүү дээ нэг судалгааны хариу. Хятадуудын хүн ам одоо бараг дэлхийн 19-20% эзэлж ихэд хүнсэнд хэрэглэх үхрийн махны хэмжээ дэлхийн нийт үхрийн махны нөөцийн 5% ч хүрэхгүй байна гэдэг. Бараг үлдсэн маха хавийг гэдэг юм шүү. Тэгсэн чинь дундаж Америк хүний иддэг үхрийн мах стейкний хэмжээ хэтэрхий их байна. Нөөцийн хуваар л дэндүү байна нэтэр гэж мэд. Тэгэд тийм онцлогтойч таарад илүүтэй нарийн ногоо, гурил будаа их хэрэгэлдэг. Тэгээ түүнийг тэр чинь тэгэхээр хамгийн гол нь амтгүй шүү дээ. Тийм болохоор янз бүрийн амтлагчаар амтал олон төрлийн аргаар амттай болгож иддэг нь ер нь суур соёл нь болцсон шахуу идэг. Тэгээд ч тэрэндээ бие хаана ер нь амьдралын эрчим нь зөвхөцсөн юм шиг санагдаад идэв. Цагаагаар нэг хүйтэн болохгүй юм чинь хэл бас айхтар мах идэлтгээд байхгүй шүү дээ. Тэгсэн байж нэг сонин нэг юм сайн идэж ууж чадахгүй идэж ууж байгаа ер нь зарлын нутгад шүү дээ. Ийм хямдхан юмнууд идэж уусан хэрнээ
хүнээс нь бүтээмж амар сайн гараад идэг. Ажлын бүтээмж. Тэр нөхөр амар хилээд идэх. Ажлын газрын залуучууд ингээд өдөр хамтдаа өдрийн хоолнд орохдоо ерөөсөө мах авдаггүй. Тэгэл дангой юм ч юм уу будаа нэг жоохон ногоон өнгөтэй ногоо идчихэл тэгэл ажилдаа гарчдаг. Тэгсэрнэ амар мах руу ажилдаг. Илүү цагаар суугаал амралтын өдрөөр хүртэл ингээд ажиллаад идэг. Тэгэд тийм юм идчихэд яаж ингэж амар сайн ажиллаад идэг вэ наа? Энерги эрчим хүч нь хаанаас гараад идэг вэ наа хэмээр гэдгээдсэн. Гэтэ ер нь амар тэгж анзаарагддаг ялцчихгүй. Тэгээд нэр чинь бас одоо солонгос японочууд шиг ингэж нэмэлт витамин юм хүнсний нэмэлтүүд нэг хэрэгэлдэггүй шүү дээ. Тэнгүүдээ эрүүл мэндийн хувьд хайрцангуй сайн, тархалт багтай. Тэгээд дундаж наслалт нь бас айгүй өндөр шүү дээ эднийх чинь. Сүүлд бараг 78, 79 хүрсэн гэжсэн үү. Тэгэхээр чинь бас махны хэрэглээ хэдгээр багтай ч гэсэн эрүүл амьдарч урт наслаад идэх нь амьдралын бусад хүчин зүйлсээс нөлөөлдөг болж тарах бах. За өнөөдөр ер нь хоол ярьсныхны мөсөн хоолоо ярьчээ. Миний хамгийн дургу идэж чаддгүй нэг хэдэн юмнууд байдаг юм аа. Гэтээр нэгтэд чинь тэгэл хоолны соёл, төрөл зүйл маш баялагтай. Тэгээ янз бүр л үдийн. Тэгэд миний хамгийн дургу нь болохоор нэг удаа дөвжиргээд одоо буурцагны шүүс. Гэтэ энэ буурцагны сүүш. Буурцагны шүүс ахгүй юу? Буурцагны сүүгч яг өглөө өглөөний цан дээр уужил идэг дэжгүй гоё. Тэр буурцагны шүүс нь болохоор амар байлаар юм гашуун. Тэрээс нь амар ингээд удаан дарц юм ааш амар тийм дарсан ихүүн ясуун нэртэй мэдгүй амар шижгийё. Тэгэд нэг хуучны нэг гудамж талбай хэсгүүдэд айгүй их зардаг байхгүй юу? Би тэрийг яг мэдгүй анх удаа уужсан. Тэгэл нэг балгаал амар бүлжмөр санагдал. Амар шижиг санагдчихсан би тэрийг ер нь удаггүй. Тэр бол маш муухай зүйл. Ер нь хятадд ирээд зүгээр мэдрэмээр бол тэрийг амтлах ер нь бараг хэрэггүй дээ. Тэр муухай юмыг. Тэгэд өөр муухамттай хүнсгэвэл куга гэд нөө гашуун ногоо идэг байхгүй юу? Тэр бол үнэхээр юм гашуун. Тэрийг одоо хүнс гэж хэлэхэд ч хэцүү за. Тэр бол зүгээр л амт нь одоо ливомцин. Тэр бол зүгээр л имээ амар гашуу юм шиг. Тэгсэрнэ тэрийг тэгээд өндөгтэй шараад ингээд гайг болгочтой гэтэл муухай. Тэгээд бас нөгөө гахаан тарих. Тэр бас зүгээр харахад л эвгүй. Яаж гах угаасаа тэгэл яг л тарих чинь ямар үед үгүй яг л тийм. Тэгээд амтны хувьд нэг дүп бүш гэх юм уу? Гэтэ ер нь жоохон эвгүй. Тэр нь бас нэг туртай ш. Анх бас нөгөө дахиан сарванд ингээ гаднаас нь хараад ингээд нүсүн гар шиг эвгүй санагддагс одоо бол ер нь туртай. Лимонтой дахиан сарванд бол айгүй туртай. Тэгээд мэлхий бас айгүй хиддээ ш. Ер нь яг тийм нюва гэд одоо том бах мэлхийний тийм хоолны газрууд айгүй их байдээ. Тэгэд өмнө нь зүгээр хальт амсчихсан. Тэгэхээс биш яг ингээд итгэд нэх эвгүй гэдэг юм аа. Мэлхий гэж бодохоор. Тэгээд нөгөө зуулчдад их хвчлэн зориулсан нөгөө тархлуулсан жом янз бүрийн хорхойг ингээд шорлоод зартэн штэ тэрнээс бол ер нь амсчихсан. Зүгээр итгэхэд л эвгүй болохоос биш тэгэл амт нь бол нэг хатаацсан нэг тийм чипс шиг. Гэтэ ер нь муухай шал цаахан штэ. Тэгэд өмхий дүүпүү нэг харангуйтэй. Анхандаа ингээл ойрочмоор явахаар үнэр тэр шал шижигүүрээд идэгсэн. Одоо бол тэгээд бас жоохон идээ сурцсан болохоор тэл гоё штт. Өмхий тусмаа амттай. Ер нь тэгэл том газар нутагтай хүн ам ихтэй, хоолны төрөл зүйл соёл ихтэй юм газар сөн зүйл айгүй ихэдэг. За бай.